тогтоолын төсөл орж ирж байгаад бол их баяртай байна. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 2024-өөс 2028 дээр сэргийгт гэрчим хүч тархмал их үүсвэрийг оруулахын тулд Лувсан Жамц гэрчим бүтээр бас нэлээд юм болсон. Бид нар өөрснөө эрчим хүчний хараат байдалтай тэрийг нүүрсээрээ шийдэх гээд яваад байдаг. Тэгээ сэргийгт эрчим хүчийг бол нөгөө эрчим хүчний яам холбогдох мэргэжлүүд төвийн эрчим хүчинд доголдол үүсгдэг. За тэгээ өртөг өндөртэй гэдэг асуудлыг ярьж гацаасаар ирсэн юм байлээ бодит байдал дээрээ. Гэхдээ эн чинь бол аль 10 жилийн өмнөх технологи шүү дээ. Одоо орчин үед сэргийгт эрчим хүч өртөг нь хямдарсан. Тэр төвийн эрчим хүчийг доголдуулдаг асуудал байхгүй болцсон. Монгол улсын төвийн эрчим хүчний системийн доголдол дээрээс нь дамжуулах сүлжээний алдагдлыг нэгэн жилийн дотор шийдэх болцоо байгаа байхгүй юу? Тэгээ энэ нь бол ерөөсөө л энэ тархмал их үүсвэр. Тэгээ энийг бол ер нь бол шууд хэлэхэд бол санаатайгаар холбогдох яамд хамаарал бүхий этгээдүүд гацаадгийн байлээ шүү. Өшиг сонирхол бүхий тэр эрчим хүчний зохицол хорооны журам дээр хоёр журман дээр байгаа. Тэр журмыг энэ тогтоол дээр бол өөрчлөхийг оруулж ирсэн байна. Их сайшаалтай. Өөрөөр хэлбэл албаар хүн суртал үүсгэж шин технологиг нэвтрүүлэхэд өртгийн өндөр болгож өөрсдийн хамаарлахгүй байдалд ашиг сонирхлыг шингээж боосон байдалтайгаар Монгол улсын эрчим хүчний салбарыг боогдуулж иж энэ олон төслүүд явуулдаг. Тэгээ энэ одоо Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдлын эрчим хүчний бие даасан байдлаас илүү эрх ашиг байдаг ямар бодлого тэр хүмүүст байдгийм бэ? Үнэхээр тэгэхээр энэ одоо их хурлаас гаргаж байгаа энэ тогтоолын хэрэгжилтэн дээр нь их хурл цаашлаад энэ байнгын ороод цаашлаад яг хяналт тавиад маш богино хугацаанд бол үнэхээр бодиттойгоор эрчим хүчний хямралаас гарах болцоо бий шүү. Тэгэхээр энэ тогтоолын төслийг дэмжиж байна. Тэгээд гол нь дахиад хэлье. Их хурлаас гарч байгаа тогтоолуудын хэрэгжилт 22-оос 27. Тэгэхээр бид нар бол их хурл өөрөө тогтоол гаргаж хууль боловсруулаад орхих биш. Араас нь заавалчгүй хяналт тавьж цаашаа явах ёстой. Тэрийгээ бас ажлын хэсэг болгоод байнгын ороод хойноос нь тогтоолынхоо хэрэгжилтэнд анхаарч ажлыг хүсье. Баярлалаа.